Одоо нэг 3-4 хоногоос амар бүр нэг дэрэлтдийн бүр ингэ. Шивч стresснүүд ер нь стresснүүд байдаг юм байна. You are so cute. Бид дөрөв Гомулокийн хоёрыг андаа төгөх гээд явж байна. Андаагч дээр очие. нийс хижигтэй яа. Хашаага. Энэ локи бүр амар хөдөлгөөнтэй байхгүй. Нэг юм чи юмар ингэж нэг боохгүй болохгүй. Гөмөө арай дээр. За та хоёр тэгээ сайн сууж байгаарэ заа юу. За юу. Тэр яар доо. Энэ Нөгөө найзууд уу? нөгөө идлээ. Бид хоёр штэ одоо Хошимин ороод, Хошиминээс Данан ороод, Дананаас Фукок ороод, Фукокоос Хонконг ороод, тэгээд Хонконгоос буцаад ирнэ. Олон газраар дамжиж явж байгаа болохоор жоохон өсөв бахтай явъя гэж бодсон байхгүй юу? Жишээ нь Хошимин дээр Airbnb дээр бууж байгаа юм. Тэгээд өнөөдөр дөнгөж сая надад нөгөө нэг Airbnb-ийн яг хаяг маяг ингээд нөгөө паскод мод нэрж байгаа байхгүй юу? Тэгээд харсан чинь ингээд нэг юм жоохон эвгүй л Жохон нарийнхан гудамжаар явж байгаа даа. Хошимын дээр юу хийхдээ төлөвлөг байгаа штэ. тий ер нь бол очих газраас дээр юу хийхээ ерөөсөө төлөвлөөгүй. Тэр нь бас намайг жоохон айлгаж байна. Би өмнө хэзээ ч ингэж аялж байгаагүй. Энэ тэгэл олдон дөө. Хошиминд шопинг бүр үнэхээр жаргадаг гэдэг. Би бас тэр нь жоохон баярлаж байна. Фантазиг байгаа газраас марч суугаагаараа өмцөд бүсийг чанга бүслэнэ. Зөвхөн агаарын хөлгөөс яг гарахын өмнө аврах фантазны доод хэсэгт байгаа улаан баттай. Одоо нөгөө 2-3 цаг уучралтай гарах гэж тэгээд хүмүүс яриадсан. Гадаад хүмүүс тэрийг нь харъя. Ямар байгааг нь хэлье. Бараг үнэн байсан юм шиг байна. Цаг бол хангалттай болно гэж бодож байна. Би тэр нэг иймэрхүү грабад удсан хүлээж байна. Хүрхэмээ. Өмнөднүүдтэй жоохон халуутсан шигээл байна да. Тэрийн view нэг иймэрхүү ээ. Гадаа нэг иймэрхүү. Энд хөдөлгөөнүүд амар юм байна уу? Яна ийм амар гудамж руу орох гэдэг Airbnb маань. Жижиг хаппах шиг байна уу? Таяжин. Яг ороод ирчихэж гайг уулчлаа. Гэтэ энэ гудамж гаднаас амар. Нэг энэ юм шүү. Ингээд Атна. Архо. Nice party there. Airbnb is looked at. There's shoes. Oh, Nick. This way? Yeah. Дэшигээ явж ийн. Мм. Ийм хөө. Энэ ингээд амар дурамттай. Кофе юм бэ. Тэр ийм харагдж байна. Энд нэг дэжгүй залуу. Одоо нэг 3-4 хоногоос царайн шингэрэл чигшэлтэй болоод гоё болно доо. Гоё нэ. Таны өөрөг нэг
Энэ галтгаа муугаа ямар хөөрх юм бэ? Монголд ийм хөөрхөн жижигхэн байрнууд байдаг ч болоосаа тий. Түрээсэлдэг. Энэ чиний тийм л дээ. Би жоохон эвгүй баавал эвгүй юм. Хөөрх юм нөө. Яа. Энийг тийшээ болчихсон. Хөөх юм бэ? Энэ хэсэг үсэг нь ямар гоё харагддаг. Airbnb байгаа гудам маань гаднаасаа ингэж харагдаад сах уу? Гэртээ орхон тэгээд Google Map дээр мэдээж үнэлээд байсан газар. Чиний гэж бодсон. Бодсон. Чи би ямар авчихсан. Wait. Тандсан зэрэг байлтай. Тамаагаас бүтсэн чанар. Энэ газрыг би бас. 300 хүний ревю гэхээр бүр яг таваа тагцсан. Тэгээд тоош өдөр байгаад. Йоо, ицоо бироо да соёлоо те. Оюун сэвэн хэлээ нэс. Амьдад буцалж чинь те. Эх орныхоо төлөө дуурчаас мөнгө салахын төлөө гэдэг. Ард нөгөө яндрын бүчилдэг юм байна. Ямар ч бэлгэлгүй ямар амар газар зөө. Ард ингэж. Саяны хэсэг очаараа хувцастай байна бид хоёрт. Миний урд амар царайдаг нэг залуу явж байна. Одоо ирүүг нь хараа заяа. Йоо, бохоо вэ. Бид хоёр явж саяны амар газраас арай нам гум газар одлоо. Тэгсэн чинь Дандаа ийм хань болсон хүмүүс байна. оо, за бид хоёр сая явж орж ирлээ. Санаа зовоодсан Airbnb маань амар хөөрхөн байгаа болохоор амар happy байна. Энэ Airbnb-ийн эзэн маань өөрөө нэг давхартай хөөрхөн кофе шоптай юм байна. Тэгээ маргааш өглөө босоод нэг давхараасаа кофе авч ууя гэж бодлоо. 7-Eleven-ээс сая нэг жоох идэх юмнууд хөлний массаж гэл амар юм. Хөлний массаж авсан, биер уусан, гадаа сууж. Ааха. Амар гой хоол идсэн. Хомсдоо таас. Тэгээд иймэрхүү юм нэлээд 300 мянга болсон байна. Тансаглаа те. За одоо сайхан нүрээ цэвэрлээд маргааш хаагуур явж юу хийх үү гэдгээ нэг жоохон ухаад хайгаад so far so good. Нүрээ цэвэрлцгээе. Нүрээ цэвэрлээд унтцгаая. Энийг ингэ сайхан арчичмаар юм байна. Онцчээ би гараад ирсэн. Зөөлөн гоё өрөмсөлтэй орон болохоор
гадаа нэг амар их модтой. Нүр яваас юм уу? Оо гэрээд байгаа юм. Нуухтай эсэ. Цаа юм. Дэвэд нийтдээ харуулъя чи. Ингээл би нэг хичнээн сайхан өглөөний ингээд юм стайл хийгээд гарсан ч халуун оронд ирэхээр миний өс зүгээр л ингээд нэг юу болчдөг за. Окей ингээд нэг юм харцгар ямар ч хэлбэргүй. Тэгээд би баг цагийн дараа дахиад харуулъя чи. За өнөөдрийн outfit нэг иймэрхүү. Цонхоор харахаар ингээд амар хүүтэн байгаа юм шиг харагдаад. Тэгэхээр худлаалах хатаа тий. Нэг юм халуун биш үү те? Даарна гэж аа. Гүү боломжгүй штэ. Өчигдөр эрэхтэй айгаадсан гудамж одоо амар юм friendly санагдсан. Энтэг муур яваасан да. Муур аа. Хөөх юм. Ингээд гар оролцдоггүй камер авах гэж байна. Тэгээд нэг юм альбисны дээр хөрнөдөг гэсэн тэрнлөө явчих. Том гой моднод бай. Сая бүр амар муухай гудамжаар явлаа. Одоо чи явсаар байна. Амар юм шээсэн нэртэй. Сая бүр нэг хүн шээж ийсэн. Хоёр хүн шээж ийсэн те. Одоо гайг бод. Нохоо. Атак тай. Энэ ингээд юугаараа хэд боллоо? Сая 700 гэсэн тий. 12 сая. Тэ саядлан. Амар хайгаад байсан юугаа 50,000 доллоо. Камерны хөл. Оо. Төвшөө линк сонирхож. Төвшөө ингээд камера барихаараа заа ингээд гэсэн. Excuse me, and a honey dragon fruit. Oh yeah. Одоо ингээд Мишелийн сүүлийн 3 жилийн 3 ийм од авсан ресторанд ороод ирсэн байхгүй юу. Тэгээ би доош десерт үндсэн хоол гээд 3 ийм аваход Монгол мөнгөөр 40 тонн байгаа. Oh my god. За энэ нөгөө миний авсан стартер нь одоо ирж байна. Яа гоё юм байна. Тийм ээ. За одоо буудалтаа очиж камера задлаад би чамайг За энэ болохоор юм нөгөө ягаан сүм гэдэг юм өнгөн л ягаан болохоор юм алдартай юм шиг байгаа юм заяа. Тэгээд юм католик сүм. Тэгээд энэний эсрэг талд нэг юу байгаа. Кофе шоп байгаа. Тийш орцгоё. За ингээ холж ивэл энд ингээд зургаад оруулдаг байх нэ. Үгүй. Энэ ямар гоё юм. чи надад зүгээр ягаа байж харагдсан. Ягаан сүмний чи яг эсрэг талд энэ кафе байгаа байхгүй юу? Тэнгүүт энэ кафе 3 давхар тэр чигээр ингээ битүү ингээ зураг авах гэж байгаа хүмүүсээр дүүрсэн. Тэгээ сая гарснаа заагаад цэцэн. Тэгээ жоо юм уу цууж агаад дахиад дэшнээ гарч үзээд. Ирээд ч дууднаас үлдээ. Одоо дэлгүүлснэ. Морных нэ хөө. Та сүгүүч. Саний буталкад очив. Аа.
I want this. Би шууд янзуудаа ийм юм өмсчлөө. Паластай удаа яваад хэрч чадахгүй байна. Игтэд төрөв таахгүй мө. Тэгээл нэг ногоон барьж авах тийм дандаа. Энэ хорвогийн бүх ногоон хувцсыг дуусгалаа. Би одоо 2 гэсэн юм уу? Вьетнам хувцснаас ч угаасаа жижигхэн юмтай. За тийм үстэй. Тэрэн дээр шүү. Хүмцгөө. Тэгвэл чамд итгээд энийг авдаа шүү. Чи өөрөө чи эвтэйхэн байна уу гол нь? Эвтэйхэн байна. Ани гоё харагдчих. Да. How much? 1 million? 400. Бүх дэлгүүрээр ер нь бол нэг ороод гарна гэ. Бүгдээр нь авпаагаас тий. Яг 70% нь бол ороод ах шүү. Яадаг уу? Харин гүүя. Ажагара. Манай хоёр шүү. Тэг би энийг хараач гэсэн ахгүй юу? Тийм үү? Тийм. Би сэрэмжлүүлэг энэ нэмтэг хайж ийн худгаач гинэ. Та хэд өнөө цагийн дараа Ороос үсээ харуулъя гэсэн болцсон шүү дээ. Тэгээ ер нь өглөө гараад орой ирэхэд нэг иймэрхүү. Юу нөгөө буржгар болцоо шүү дээ. Одоо гарч юм мэдцгээе. Паммогчаа. Одоо ингээд лог үзэж байгаа хүмүүс миний ам ороод ирж магадгүй. Би хөлний массажд орж байна. Би педикюр хийх гэж. Би нэг хүссэндээ ч биш. Эсвэл маникюр педикюр хийж хат нь хөлөө бүтэн 1 цаг бариул ингэнэ. Маникюр биш ээ, би маникюр. 1 цаг хөлөө бариул нэхэр тэр хүний өмнөөс нь хэлчихсэн. Яана, я бодсон шүү болох болов. Яг энэ үнэтэй өвчтөг нөгөө талд шатсан өвчтөд байна. Би маргааш хаад өргөө гаргасан. Юу хийё? За. Ами. Бамбе. Юу? И жоо. Мистик ампил шүү. Жоо байна надад чинь. Жоо байна. За гадаа юмчдээ гайгүй байдаг дээ. Ой шаарцаа. Да. Yesterday it was 30, now 50. Саяны хүн сонсно өчигдөр 30 гэстэй. Кэлэмэнийг. Бүтэн цаг хөлөндөө массаж хийлгэснэ. Дахиад бараг бүтэн цаг алхана. Педикюрийн сонь сайхан ярих уу? Үнэлгээнүүд нь Монгол жишээ нь одоо яг маникюр дорох юм бол тэд педикюр тэд гэл зүгээр нэг л үнэлгээтэй байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр энэ болохоор ийм байд юм байна. Массаж гэдэг тустай үнэтэй, педикюр гэдэг тустай үнэтэй, будалт гэдэг тустай үнэтэй. Будалт нь тэгээд нөө ямар мөнгө ямар юу байхаас шалтгаалаад, будаг байхаас шалтгаалаад тустай үнэтэй байдаг юм байна. Ийм энийг хэлэхгүй гэхээр нь yes гэлээсэн чи будаж дууссан миний хөлийг нэг халуусан дэвтэйгээд тэгснээ бүр амар бүр нэг дэрэлтдийн бүр ингээд бүр амар өвдсөн за тэгээ би бүр өвдөд байна л гэ. Тэгсэн чинь зүгээр угаасаа ингэт юм аа гэ. Авууштай юм нь ер нь бол ингээд амар юм юу. Ер нь хуурайшсан л байсан юм шиг байна. Амар юм булбраа болцсон заа юу. Авуушгүй юм нь зарим хэсгээр ингээ улаацсан өвдөөд. Тэгээ одоо би эндээ тос турах гэж байна.
Тэгээ нөгөө нэг юм гадаадд байдаг монголчууд ингэж яриад байдаг штэ. Монголд ер нь бол маникюр педикюрыг үнэхээр сайн хийдгээ. Монгол шиг маникюр педикюртэй ийм гоё хийдэг, гоё үйлчлэгээтэй ус бараг байхгүй гэж яриад байдаг штэ. Тэгээд ер нь гадны орнуудад аяг үнэтэй үйлчлэгээ юм билээ штэ. Ингээд хүмүүсээс сонсохоор хүлийн массаж ч ямар байсан? Би онцсан. За ингээд day 3. Тэгээ бид хоёр одоо нөгөө нэг Вьетнамч нэг egg кофегоор амар алдартай штэ. Тэрийг ууж үзгээд айгу хөөрхөн нэг юм өндөр үнэлгээтэй кофе шоп гэсэн байхгүй юу? Тийшээ очих чинь манай гэр байгаа энэ хэсэг нөгөө дистрикт 1 байхгүй юу? 1-р хороол гэх юм уу? 1-р гудамж, 1-р хороо. Тийм. Тэгээ энэ хавьд айгу хөөрхөн дэлгүүрүүд айгу олон байсан. Тэгээ тэр дэлгүүрүүдээр өнөөдөр орё гэж бодож байна. Төвшөө болохоор ажиллаа хийсэн. Ажил хэрэгж байгаа. Тэгээд ажиллаж авахаар үгүй би дэлгүүр хэсэг нэ. Аре. Өглөө? Өглөө? Зүүн. Хэзээ. Илэрхэн. Интаа хоёр юм хэлсэн. Оо, тийм биш дээ. Модноос ялгардаг юм шүү дээ өнгө нь. Миний хараад юм яа. Йоо, харин тийм. Хэрэм зогсчих. Миний хардаа ийм хоолой байхгүй юу? Тэрнээзээ тадлаа. Оо, тэнд нөгөө зүлэг усалж байгаа ус харсан чи гоё харагдаж шүү. Чигт ороо гоё юм. Харин. Хотын гол дээр том хаваа байгаа юм шиг шүү дээ. Ахаа. Тийм. Залуу хүмүүс юм эдэл, гүүгээл тоглоол, устай мөсөн ингээл тасгал хийгээл. Тэмт та. Хэрэм гүүгээл. Багам гүүгээл. Жаа. Ийм парк нэ. Чи явах юм уу те? Тий. За. Мэртэ. Бэйтэй. Юм цаа аваарай. Бохоо залгаарай. За. Шууд фейс тайм ажиллаж байна. За. One nice American. Yeah. Can I pay by Pay? Би яг ийм зүгээр энгийн хувцаанаас олохгүй гэдгээс амь мэдэхгүй байна. Ингээд ийм Вьетнам ийм локал дэлгүүрүүд байна шүү дээ. Энэ дэлгүүрүүд нь дандаа нэг ийм амар ийм cute dress-нууд, амар fancy dress-нууд, ер нь л dress-нууд байдаг юм байна. Би өдөржингөө дэлгүүр хэсэг төвшөө өдөржингөө ажиллаад тэгээд сая голдоо уулзлаа. Нөө бами гэдэг нэг юм Вьетнам багц толгойд нь штэ. Тэрэнд авч ирэлж байна. Нэг эмээ хийдэг. Айгу алдартай эмээ. Тэгээд бид хоёрын урд ойролцоогоор хэдэн хүн бэ? 10 хүн байх шиг байна. За одоо урд 3 хүн байна. Оямстай хоолнуудтай газар надад нэг иймэрхүү гудмаар ороод байх юм аа. Оо энэ ч олчлоо. Аха. Үнэхээр оямстай краб нүүдэл байлаа. Энэ краб нүүдэл төртэй хүмүүс ах юм бол заавал нэг.
манай гадна шиг мэдрэмж өгөхгүй байна. Аха. Ja, dat zijn eenzaam. God, энэ арай гитэрнэ. Йоо. Юусэн үү? Аа. Бүр өнөөдөр ч ингээ хорслоо. За өнөөдөр жол шопинг хийлээ. Ер нь бол таад ингээ TikTok руу ч юм ингээ ороод харах юм бол ер нь ингээ хоошин минь бол ингээ яг бүр ингээ шопингийн paradise дэваачин ингээд бүр шопингийн жаргал маргал гэх нэг тиймэрхүү TikTok-ууд бол амар их харан зав. Тэгээ би бас миний догдолж байсан юм тэр байсан баггүй юу. Тэгээд яг өчигдөр яг дэлгүүр хийсэн сэтгэлээр юу вэ гэхлээр яг гоё гэхдээ амар их дреснүүд, амар юм cute дреснүүд л амар их зарт юм байна. Эсвэл би дандаа тийм газраар яваад өө мэдгүй. Хаана юунд өмсгүүлээгээ бодохоор нэг тийм ямар нэг шийдэл байхгүй. Тэгээд нөгөө polka dot бүр ингээд яг буцаад эргээд ирсэн байна. Хаашаал харна polka dot тий. Тийм байна. Хоши минь бол бүр ингээд яваач юм байна гэж бодсон сэтгэлэл агалаад. Гэхдээ би хит хитэн хөрх юмнууд олсон. Тэгээд нэг нь одоо өмсөж байна. Баярлаа. Баярлаа. Чамд энэ харагдаж байна уу? Миний барьсан юм харагдаж байна уу? Бөмбөг энд байна. Ваа. Энэ бүр гоё юм. За. Өчиг тэрэнд оросоо да. Оо. Чиний бүр амар хувц шиг эвлэлээд шнэ. Тийм үү? Оо тийм шүү дээ. Hello Kitty гэвэлтэд. За дараагийн өрөөлөө. Ой юу юм өргөө мё. Би ирсэн үү? Энэ иргэдэн үү? Энэ иргэв үү? Сайн уу төвшөө хийсэн үү дээ. Эдгээр юу вэ? Сайн уу нэж удаа. Их юм одоо би юу гэх юм Аа за. Оо тийм дээ штэ. Тийм бэ. Энэ ингээд жижигхэн өрөө зав. Ингээд тайруулаад бүгдийг ингээд тойл болгоцсон болохоор ингээд амар том харагдав. Йоо, ямар юм бэ? Йоо, ямар юм бэ? Одоо өөр Гэрээс ингээд ойрхон 1 км-ийн зайд нэг юм 3 мишелин ноттой поош үлний газар байгаа байхгүй юу? Тэгээ би төвшөг тийшээ явъя гэсэн. Тэгсэн чинь залхуу хүрээд байна гинэ. Тэгээ Grab-аас пицца захиалж байна. Вьетнамд үжиж. Яа л та тий. Шалхуу. Тэгээ хувцаагаар бичлэг хийгээл. Гэртээ гоё ангуурцаа үзээд хантер үзээд пицца идээд Хөөе тэр юу ч Мишелийн одоо чинь Grab дээр бээл шүү дээ. Тэр яг хөргүүлээ авах юм уу? Ой. Одоо дөрүл байгаа пиг л байгаа нэрээ. Бид хүний танд өгөх. Да.
Өдөр крем брюлег нав. Хай. За өнөөдөр бол 4 өдөр чи 3 өдөр хөө. За тэр авцаах. Ер нь энд нөгөө нэг Apple Pay эсвэл нөгөө Visa, Mastercard-ууд дайггүй болж илээ. Гэхдээ бас бэлэн мөнгө авч явахгүй бол зарим газар нь ингээд карт унших уу ч юм уу жоохон тиймэрхүү асуудлууд гарсан. Ялангуяа бүр юм нөгөө street local хоолнууд нь бол бүр уншихгүй мэлээ. Тэгээд нэг нөгөө дом биш дээ. Ингээд нэг юм амар юм уулгамтгай заяа нэг юм амар сонин материалтай. Тэгээд сайн ингээд бид нар чинь нөгөө ингэж тоолдог штэ. Нугуулж агаад ингэхгүйгээр зүгээр яг нэг ярины ингэж тоолвол айгу амар. Тэгэхгүй бол ингээд уулгамтгай болохоор ингээд хоёр давхар махвар явуулчих гад байдаг. Жохон эвгүй. Энэ 100,000 10,000 нэлээд төстэй харагддаг. Энэ 100,000 энэ 10,000. Гутэн дөрөвтэй нэ. Тийм ээ. Нөө баг. Програм. Тэгээд энэ хавчи ер нь нөгөө нэг төв хэсэг юм байна шүү дээ. Хойлоо энэ хаваар жоох явах юм уу? Опера хаус нээсэн нөгөө нэг төв шууднаа нээсэн. Хар ер нь юу гэдэг юм бэ? Зүгээр л маа заавал орох албагүй гаднаас нь барилгын сайхныг бишрээд гэдэг. Тагч боё. Магад үүх юм бэ? Хавчаас гарч ирсэн шүл чансан ч юм уу тиймэрхүү яг хавчны яг жинхэнэ тэр нөгөө юм шүлний ам ер нь чанахаар яг тэр махны жинхэнэ амтнаа Ер нь хавчны шүлэн дургуун гэж үү? тийм шүлтэй юм төвдний амтаа одоо тэр шарангууд дугаасаа нөгөө соос ингэрлээ амгаа зүгээр аа. Тэгээ самаа Одоо чинь саяны энэ шиг юм бүр юм. тийм ингээд Энэ шүлдсэн чинь чам сонирм байна уу те? энэ шүл нэг тийм гоё бол. Тэгээ шүлнээ гоё юм. Махтайгаа хамт итгэхээр махан нэг юм гэдэг. Зөөлөн дэсэн. Аха. Би амар таргалцсан баха. Би бүр нэг гизтэй болчихно. Юу сайхан нөгөө тасгал хийсэн апс надад болчихно. Тэгээ хөргөн дураасаа байгаа. А энэ тий. Одоо энэ дагаахгүй юу? Таран. Ямар олон тагтай вэ? Яа бүр үрэгдэггүй нас. За дотроо ороод ирэнгүүт. One matcha latte ice. Matcha latte ice, chocolate ice. 135. Кафе апартмент дотор ороод ирсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт доор байгаа хүмүүс амар инээдтэй харагддаг юм байна. Энэ ярта. Ямар хоёр хот суудсан тэгээд прас зөрч юм шиг. Хөрх юм уу? 1960 онд баригдсан юм уу те? 60-аад онд. Хүчээ. Өнгөлөгтэй хүчээ. За энэ опера хаус нь гинэ. Энэ нөгөө манай машинд 5 дахь үеих гэдэг штэ. Тэр шиг энэ 1-р үе юм устаг байна. Анхны. Энэ мустангууд чинь зурганд ашигладаг юм шүү. Тэр яагаад? Тийм байх тий. Зураг авалт хийдэг юм байна. Нөгөө опера хаусынхаа гадаа энд нэг хөрх эмхтэй байна. Энд нэг хос бүр ингээ бүжиглэж байна. Тэнд машинтай нөгөө хоёр маань байна. Энд нэг хоёр ганган эмхтэй байна. Гих мэдчихлээ. За бид хоёр харин нэг иймэрхүү байна. Чиххахаар арай ингэдэг үү те. Чиххахаа гэж. Ингээ одоо те. Чиххахаа шиг. Чиххахаа мөрдөө. Чуава. Чиххахаа. Тухта элийн үнс бол кюк нэ. Болчгол амраад ах хэрэгтэй. Тань шинжлэх модод хураагач ээ. Ингээ. Мэлээ. Бид хоёр нөгөө go karting дээр ирсэн байна. Тэгээд хөшөө бүр нөгөө нэг энэ юугаа
ультрага ингрийн камера авч орно гэд бүүн баярлаацсан ахгүй тэгсэн чинь гаднаас камертаа орж болтгоо заавал өөрсдийнх нь камерыг түрээсэлдэг гинэ. Түрээсийн төлөөд оронд нь өөрсдийнхөө камерыг аваад орё гэж хэлчихлээ. Тэгээд түрээс нь 7000. Амжилт. Энэ ингээд нэг тавих 8 минут гэсэн байхгүй юу? Тэгээд дөнгөж орчин төвшин өө 8х юм уу? Энэс урт минуттай опшн байдгүй юм уу энэ гэж юмгээд байсан чи сая гарч ирсэн 8 хангалттай байна уу гинэ. Нэг юм угаалгын машинд байгаа юм шиг фото бүгд. Хөнөө. Чи хайсан. Харин өсөөд байна. За, Хошиминээс явах үү? Сэно. Тийм ээ. Улаанбаасан байна. Үгүй ээ. Another guy looking for the perfect lover, the kind of love you only see in a novel. I wasn't waiting for some shiny unicorn. I've nothing around and then you don't. But all of a sudden you're the hero of my story. I celebrate the love and only stole me glory. I still remember the way this whole thing started. I was walking down the city, feeling down and broken hearted. Thank you. Let's go. Одоо данаа явах цаа гэдэг лээ. Данаан явцгаа. Хошимын дэцгүй даа. Тийм ээ, гоё ялаа. Манай Airbnb хот байлаа. Аха. Гейт 13 гэсэн юмсан. 13. Аха. Дэцгүй нөө. За эхний хуудас ирээд 1 минутын дараа ийм болсон. Тэгээд эсвэл өмнө нь юм бэ 2 хоол иднэ гэдэг. Би бол идэхгүй юм байна. Монгол ахлаа байна. Юм уу? Ой, хамрын бэ. Заавал юм аа болов. Yes. Оо. Нүд хорох юмсан. Харин би хамрлуу. Бисгийн үстэй яг унсан орчлоо сая. Бика. Хошимын хамгийн таалагдсан юм хамгийн таалагдаагүй. Онцгой юм ер нь байгаагүй дээ.
Энэ хүүхэд би тэрийг бүр тойролгүй гэл. Hi. Hi. You are so cute. Ханаатай харьцуулахад илүү орчин үеийн гэж гоё явдсан. Тий. Ханаа болохоор яг ингээд 10 мөрөнгүүд бүх юм нь ер нь л хаачдаг. Ингээ ямар ч гэрэл байхгүй жоох нэг тийм илүү тайван гот гэх юм уу? Ханаа 50 санагдсан гэх юм уу? Тийм үү. Тэгээд хэрвээ би Хошимино ханаа юу гэх юм бол яг айлаланд нь л нэг 4 мөрүүл хонж үзсэн л та. Тэгэхээр одоогийн байдлаар бол Хошимин гэж хэлэхээр байна. Тийм. Тэгээд надад хамгийн гоёсэн юм маань Airbnb маань байлаа. Airbnb өөрхөн байсан. Тийм. Миний нөө хамгийн санаа зовж байсан юм болохоор тэгсэн юм уу хүмүүс зүгээр л надад амар тэр хөөрхөн жижиг метр квадратыг тийм хөөрхөн төгчүүлсэн байгааг хараад бас нэг төрлийн зур гоё Airbnb-тэй болж үзмэр ч юм шиг санагцсан. Би амар их кофе шоп орно гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь амар их шопинг хийсээр байгаа л таарлаа. Тэгээд бид хоёрын ер нь Хошиминий төлөвлөгөө бол одоо нөгөөний дахиж хот руу явах байхгүй юу. Тэгээд Данан Фукуока гэдэг илүү арлууд руу амрах учраас тэгээд үйл таалагдсан юм болохоор ер нь нэг тийм амар олон юм хийгээгүй ч гэсэн зүгээр л аюу гоё ялаа. Яг л бодсон шиг амар 50 гоё болж өнгөрлөө. Тэгээд нөө Мишелин ноттой юунууд хоолны газрууд орж үзэн гэж бодож ирсэн. Тэрийгээ бас биелүүлсэндээ таатай байна. Тэр гоё байна. Өөр таалагдаагүй юм болохоор яг нөгөө Мапид амир. замыг хөдөлгөөн. Тийм. Мапид ч бай ер нь ингээд тэрээрээс л барьж байгаа хүмүүс зам тавьж өгье гэдэг бодол ерөөсөө байдаг юм лээ. Шууд хинэн төрүүлж авах вэ гэдгийг аа маань үдцдэг юм байлээ. Тэгээ хиндээ ингээд би ингээд ширгнээд ингээд угшаа хойшоо болоод явж чадахгүйсэн бас үлдээ зүгээр л ингээд чигээрээ мөргөл өөрсдөө зөгцөөд яв. Тэгэл уусаа тэгээ явахаар арай айтах уусаа. жоохон зөрөг орчтой юм бэл. Баярлалаа. Дананд уулзъя. Thank you.